2024 оны 4-р сарын 8-нд Минисүлжээ дэлгүүрт гарсан галын улмаас онцгой байдлын аврагч Жанчуу албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдаж эхнэр 5 хүүхэд нь өнчирч үлдсэн байдаг. Тэгвэл Жанчуу агсны гэр бүлд 5 хүүхэдт нь онцгой байдлын ерхий газраас 3 өрөө байр өгөх батламжийг өнөөдөр гартуулжээ. Одоогоос жил 2 сар орчмын өмнө гарсан галын улмаас онцгой байдлын элцийн гал төмөр унтраах аврах 10 дугаар ангийн ахлагч Жанчуу ажил үргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. За түүнээс хойш эхнэр ганццэг нь 5 хүүхдээ ганцаараа өсгөж хоороо бизнес эрхэлж ирсэн. За харин өнөөдөр онцгой байдлын ерхий газраас тэдэнд 3 өрөө байр болгох батламж гардуулснаар аврагчийнхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэгч гисэн хүүхдийн амьдралд баталгаа нэмж байгаа хэрэг боллоо. Өнөөдөр онцгой байдлын ерхий газраас нөгөө байрныхаа батламжийг гардуулж албасаар өгсөн. Одоо би эмнэлэгт байгаа учраас миний хүү тухайн байрын батламжийг өнөөдөр гардаж авсан байна. Миний ани ажилласан 25 жилдээ ард олонныхаа эрүүл аюулгүй байдлын амар тайван байдлын төлөө зүтгэсэн 25 жилийнх нь бас илэрлийн болов л гэж бодож байна. Онцгой байдлын байгууллагын 21 жилийн болсон аврах гал унтраах ангийн 100 жилийн болсон. Тэгээд аль дээр нь л ер нь бол миний ань бол онцгой байдлын байгууллага 21 жил болоход 21 жил хамтдаа байсан. Гал унтраах 10 дугаар ангийн 100 жилийн болоход бас тодорхой хэмжээнд хувь нэмрээ үзүүлсэн 10-20 жилийг бас түүхийн бүтээлцэн хүн болов гэж би бодож байна. Жанчуу агсны том хүү Батөргөл аавынхаа мэрэгжлийг өвлөхөөр одоо дотоод хэргийн их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцж байна. Тэрээр аавынхаа хүрч амжаагүй амжилтанд хүрч бусдад чин сэтгэлээсээ тусалж амьдрахаар сэтгэлж болооджээ. Аавынхаа нэр хүндийг өндөрөөс өндөрт өргөж явж цаашдаа онцгой байдал гэдэг энэ мэрэгчлэрээ улам их хичээж сурах болно. Би одоо ажиллаар бол мэдээж одоо албан дээр бол нэгт өөрийнхөө амьнасыг аюулгүй байлгахыг үздэг. Гэтэл одоо яг албан дээр бол мэдээж би онцгой байдлын аврагч хүн одоо онцгой байдлын албаагч болох байгаа юм чинь хүний төлөө л ажиллана. Хүн аварна, туслана, сэргийлнэ. Тийм л журмаар ажиллана шудраг аавшгэл. Жанчуу агсны онцгой байдлын албанд 25 жил ажиллаж үнэнчээр зүтгэхдээ 5000 гаруй хүний амь аварсан байдаг юм а.